ТЭЦ 3-т гарсан гэмтлийг засаж шийдээгүй үдий хүрсэн байна. Тэгвэл тус станцыг 200 тэрбум төгрөгөөр засварлахаар яригдж байгаа ч энэ нь тэмч оновчтой шийдэл гэж харахгүй байнамаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тодруулга булангаар хүлээн авч үзсэн нь. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаараа үргэлжилж байна. За өнөөдрийн тодруулга булангаар төрийн сойрхолд инженер Нэцэн намтай ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр ярилцах болохоор одоо сая 3 дугаар цахилгаан станцын томоохон дэлбэрэлт болсон. Энэний гол шалтгааныг бол тайлбарлаж өрн чадахгүй одоо хүртэл явж байгаа. Таны хувьд бол ямар шалтгаан гэж үзэж байгаа тэр талаар? Тэр нь ингээд энийг мэдсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгтээ энэ чинь нөгөө хуулиар хариутай гэдэг нэг станцд ажиллаж байгаа, яамд ажилласан хүмүүсийг хэлж болохгүй тийм хуультай. Тэрнээс хүн болго мэдж байгаа. Ер нь нөгөө тэр төрөөс гаргадаг тэр нөгөө дүгнэлт чинь дандаа ингээл одоо энэ 70 жил болсон энэ Оросын хуучин юм гэж ярьдаг. Тэгэл их та нар мөнгө өгсөнгөө гэж дарамтлагдаг шүү дээ. Тэгэхээр энэ удаад их боломжгүй болсон. Яа тэгэхээр Оросын хуучин 8 төрлийн генератор энэ ариутай тайлбарт яач. Гэтэл тэр 7 жилийн өмнө барьсан дижитал удирдлагатай хятадын 50 мегаваттын турбин тэр ариутай тайлбарт зохиолоод нойл суугаад тэгэл энэ удирдлагыг бол хүнээс үл хамааралтай галзуу нохоос үдээсээ өөр сургалт дэлбэрсэн. Тийм л юм болсон. Энэ чинь 10 жилийн хүүхдүүд хүртэл мэдээж одоо ингээ гар утас компьютер ингээд гутлаас ирж яваад хүрэхээр тас гэл статик цэнэг зохиолоод гацдаг. Статик цэнэг гэдэг нь их усруу зөөр нэг юм жижигхэн шайрыг тавьсан байна гэж ойлгож. Тэгэхээр тэрийг яаж ойлгодог вэ гэхээр ингээд бүх залууруудын таслал буцаага залгаал компьютер асаахад асдаг. Тэрнээс нааш юус асдаггүй. Тэрнсийг энэ дижитал гэдэг юм бол энэ ариутай тайлгаанд ингэж цохиулж эвдэрдэг болохоор Английн цахилгаан станцд хийцээ тавьж үзэв. Дижиталыг зарж исэн хэрэглэгч нь Турк хэрэглэгч нь Орос, Чех, Монгол ийм эс. Тэгэхээр энэ дижитал юмыг шүтдэг нэг юм одоо соёлын мухар зүсэг вирус энэ Орос, Монгол, Хятад гуравт байгаа. Одоо энэ тохиолдолд дижитал төхөөрөмж энэ турбин генераторыг удирдна гэдэг бол ерөөс Английн түүхэнд тийм байгаагүй байхгүй. Маш аюултай гэмт хэргийн шин чанартай шийдлийг зөвшөөрдөг 6 байгууллага одоо татвар төлөгчдийн мөнгөөр ингээ ажиллаж байгаа эрчим хүчний системд. Тэгэхээр тэр актив нэг төвшин хүмүүсээс илүү мончород энийг мэддэг. Харамсалтай нь энэ мончорыг орхон хуулиар хариулсан тэр техникийн зөвлөлт нь дандаа нэг юм доктор, профессор гэдэг хүмүүс шүү дээ. Тэд нар нь яг үүндээ яг тэр нөгөө амьдрал дээр ажиллаж үзэг болохоор чинь онл практика ингээд ялгаад ойлгоцсон. Яг үүндээ энэ чинь нэг л юм байна шүү дээ. Техникийн шийдэл бол нэг төр нэг юм хоёр ингээл ерөөсөө өөр маргаан байхгүй. Тэгэл энийг мэддэг хүмүүс нь энэ техникийн шийдэл гаргадаг. Өнөөгийн тогтолцоо байгаа цагт хизээч энэ засрахгүй. Яг энэ буруу тогтолцоогоор дахиад 200 тэрбумыг зарах гэж явж байна. Тэгэхээр саяны дэлбэрэлтээр эрчим хүчний салбарт нэхэх нь бас хүнд цохилтыг жил болохоор болсон. Гэтэ дахиад ийм дэлбэрэлт болох эрсдэл өөр станцуудад бас гарах болоо яах вэ тэр? Тийм ээ. Одоо яг энэ одоо алдаатай техникийн шийдлэр хувь хувьсгалын бүх станцууд баригдаж байна. Станцын өргөтгөл байна. Тэгээд шинээр хувийн компаниуд станц барьж байна. Яг энэ одоо ерөөсөө хятадууд юу өгнө, орсууд юу өгнө тэрийг л авчрал тавьж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо бидний хэрэгтэй өгдлөө гаргаад хэрэгтэй параметруудад зааж өгöd тэгж авахгүй. Тийм учраас энэ дэлбэрэлт гараад байгаа байхгүй. Цаашид юу яг ямар бодлого өөрчлөлт нь салбарт хэрэгтэй байгаа юм бол одоо энэ 1960-70 оны томот хөрөмжийг ингээд одоо энэ технологи руу шилжүүлэх боломж байгаа юм болов уу? Үгүй тэгэхээр сая юу баталсан бэ гэхээр 60-70 оны үеийн технологи нь 7 жилийн өмнөх шинэ юмнаас сая илүү найдвартай гэдгээ батлаад амьд үлдсэн. Тэгэхээр ер нь технологи чинь ингээл гэрлийн ордоор өөрчлөгдөхгүй шүү дээ. 100 жил болсон ч явж лээ. Гол нь энд юу болж байгаа нэхээр тийм нөгөө бизнесийн сонирхол байгаа байхгүй юу? Энэ ингээл ажиллаж байгаа нэг энэ муухай ингээл дижитал юм шахдаг ингээд ерөөсөө ажилдаг бүх юм ингээд халаад ажилдгүй юмар ингээд овоолоод музей байгуулсан. Тэгээд тэр нь ажиллахгүй байгаа нь батлагдж байгаа. Нэг аваар болоход дархан Эрдэнэт Улаанбаатар бүгдээр харахгүй болж штэ. Энэ аваар эсэргүүцэх одоо автомат ажиллах нөхцөлгүй болсон. Яа тэгэхээр их усүр дүрээд өдөлтийн системийн реактив чадлыг 3 дахин нисгэх чадваргүй болсон. Яа тэгэхээр тэрнээс өдөлтийн машиныг авчихар тэр бол 50% л ихсдэг. Энэ ерөөсөө энэ техникийн буруу шийдлэр энэ аваар эсэргүүцэх
нөхцөл байхгүй болчоор эрлийн хамгаалалт ажиллах чадваргүй болно. Тэгээд бид нэр өвөл шууд тав тасрал дархан эрдэнэт байхгүй болол ингээл хөлдөж өгөх магадaltaй явдаг байхгүй. Буруу техник шийдвэр гаргахаар энэ хүмүүс ингээд чанга дуурдаг байхгүй. Тэгэхээр чанга дуурсан дарганаас таалагдгүй. Тэр дарганаас чинь улс төрийн саарл ордноос ирсэн болохоор тэр хүмүүс ингээ халаал ингээл ерөнхийдөө энэ салбар ингээд одоо хөлдөж өгөх аюулыг энэ тогтолцоо энэ улс төрийн системийг юм болгоцсон байхгүй. Тэг хохирогч нь чиний таард юм шүү дээ. Улаанбаатар хөлдөж өгвөл. Тэрнээс биш би ганцаараа хохирохгүй шүү дээ. Тэгэхээр таны хувьд цааш ер нь яг ямар бодлого байвал энэ салбар тийшээ хөгжинө гэж харж байгаа юм. Тэгэхээр энэ одоо ийм ба манай үндсэн хуулийн төрөнд энийг шийдэх боломж байгаа байхгүй. Ер нь за өнөөдрийн энэ 7 жилийн өмнөх энэ чинь үндэсний аюулгүй байдал ноцтой аюул учруулсан юм боллоо шүү дээ, тийм. Одоо 200 тэрбум хаанаас болох вэ, тийм үү? За гэтэл энийг заяа энэ ноцтой аюулыг энэ үндэсний аюулгүй байдлыг чинь зөвлөлийн дарга гэж байгаа шүү дээ 7 жилийн өмнө хэрэглэж тийм үү. Тэгвэл өнөөдрийн энэ үндэсний аюулгүй байдал ноцтой аюул учруулад хахад энд одоо үндэсний аюулгүй зөвлөлийн дарга ерөнхийлөгч хөрөлсөхийн анхааралд очиж байгаа байхгүй юу. А тэгэхээр энэ мэдгүй хүмүүс үгж энийг халаад яах вэ? Мэддэг хүнд нүгээгээд тэр салбар тэр хүний мэдл энэ лордын систем гэхгүй ил орд гэсэн үг лорд гэдэг нь тэгээд улс төрөөс хамаарал болгочхоор дараагийн засгийн газар гарч ирлээ шүү дээ 4 жил 5 жил 10 жил 20 жилийн дараа тэгсэн ч гэсэн сайд томилоод тэндээс сулгаа их боломжгүй болчихно. Тэгэх юм бол үндэсний аюулгүй байдал баталгаатай болно. Тэгэхээр энийг хүссэн өсөөгөө ерөнхийлөгч хөрөлсөх энийг хийхээс өөр аргагүй энэ байдал үрж байгаа. А хэрвээ энэ чигээр ингээ явуулчих. За манайд ингээ сонсохгүй явуулчих. Тэгэх юм бол энэ чинь 200 тэрбум салхинд хийсээ жилийн дараа энэ дахиад дэлбэрвэл энэ чинь үндэсний аюулгүй зөвлөлийн дарга хариуцлага хүлээх болно шүү дээ. Тийм учраас ерөнхийлөгчийн 5 газрын алтан сарвал оюун бэлэг огттой алтан сарвал гэж залуу ажлын хэсэг байгуулад яг энэ ажлыг ингээд хариуцаад надад уулзаад энэ ингээд хэмжээ хамтарч ажиллаж байна. Тэгээд удахгүй энэ техникийн зөвлөлийн хурал аюулгүй зөвлөлт хийгээд танилцуулаад энэ чинь миний 15 жилийн тэмцлийн үр дүн шүү дээ. Гинт өнөөдөр ингээд аваар болоод хийчих юм биш. Би 15 жилийн алтан сарвал энэ хүмүүст ярьж ойлгуулсан байхгүй. А тэгээд үндэсний аюулгүй зөвлөлд ажилладаг Батулга гэж залуу би 15 жилийн ярьж байгаа. А энэ хүмүүс манай энэ эрчим хүчний яамд мэрэгчлэн байсан. Тэгтэн ингээл яриад заагаад за энийг ингэдэй чи очиод асуухаар энийг мэддэг хүн байхгүй гэхээр манер ингээд нотлцсон байхгүй. Энэ ерөөсөө худлаа ярьдаг хүмүүс энэ техникийн шийдвэр гаргадаг юм гэдгийг би ойлгуулахын тулд 15 жил би нөгөө цаг зав өнгөө тэр хүн зарцуулсан шүү дээ. Тэгэхээр энэ бол зөвхөн өнөөдөр ингээл яриад гарч байгаа үр дүн биш чинь 15 жилийн тасралтгүй тэмцэл хөдөлмөрийн үр дүнд энэ бүх өнөөдөр ингээд биелэл болж байна. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр одоо нийгэм тулгамдаад байгаа эрчим хүчний асуудлаар бол ярилцлаа. За энэ өдөр мэдээллийн хөтөлбөр тодруулах болон үргэлжлээ.